Намаа Бачимэг гэдэг би зөвлөгч байна. Тэгээд 2005 оноос одоо өдийг хүртэл тасралтгүйгээр 19 жилийн хоспистай ажиллаж байна. За миний нэрийг Алтууй гэдэг хүнээх эмч мэргэжилтэй. Эхнэр 2 хүүхэдтэй хамт амьдардаг. 2012 оноос хойш энэ эмнэлэгт ажиллаж байна. 2005 онд болохоор Helen Shepherd гэдэг Америк нэгдсэн улсын иргэн сувилагч мэргэжилтэй итгэгч хүн болохоор Монголд хөнгөлөлөх хэмжлэгээ хэрэгцээтэй байна гэсэн үндсэн дээр болохоор 2005 онд эмнэлгийг байгуулсан. Хэрэгжээд Энэрэнгуй арц хоспис эмнэлгийн 15 ортой хэвтүүлэн эмчлэх. За тэгээд 2023 оны 1 сараас болохоор бид нэр хөнгөлөлт тусламж үйлчилгээ шаардлагатай хавдрын төгсгөлийн шат болон архах хөгжүүлсний төгсгөлийн шатны хүмүүст болохоор тусламж үйлчилгээгээ үзүүлсэн. Ингэхдээ бид нар болохоор 3 чиглэлээр амбулаторийн гэрээр гэлтийн хэвтэн эмчлүүлэхийн гэсэн чиглэлүүдээр болохоор тусламжуудаа үзүүлсэн байгаа. Ингэхдээ болохоор хөвчлэн хүмүүстэй. За миний ажлын өдөр болохоор 24 цаг ба өглөө 9 цагаас маргаашийн 9 цаг хүртэл ажилдаг. За өглөө эрт 9 цагт ээлжээ хүлээж аваад, өвчнүүдээ хүлээж аваад, эмчилгээ хүлээж аваад ерөнхийдөө өглөөгөр эмчилгээ минь өөрчлөлт маань эм тариа тусал маань ерөнхийдөө хийгдэж эхэлдэг. За өдрийн цагаар болохоор зэрэг ерөнхийдөө асаргаа сувилгаатай шархтай хүмүүсийнхаа үйл ажиллагаа хийдэг, шархаа цэвэрлэг. За өдрийн хоолны дараа болохоор ерөнхийдөө шинэ өвчтөн ирүүл шинэ өвчтнээ хүлээж авна. За хүнд өвчтөн байх юм бол тохоо өвчтнээ ерөнхийдөө 2 цагт хянана. За анаас орвол одоо хэмжээний 2 цаг байлах одоо дараагийн арга хэмжээ авах боломжийг бүрдүүлж өгдөг. За хоспис эмнэлэг маань ашигын төлөө эмнэлэг бол биш, хүний төлөө эмнэлэг байгаа. Гэсэн хэдий ч гэсэн бид нар санхугаа доктортой барихын тулд тодорхой хэмжээний санхүүжилтийг бол олох ёстой. Үүний үндсээр болохоор эрүүл мэндийн даатгалтай хамрагдах нэгдүгээрт, за хоёрдугаарт даанганц хэвтэн эмчлүүлэхгүйгээр багажийн болон лабораторийн шинжилгээнүүдийг нэвтрүүлэх. Ингэснээр болохоор санхүүгийн хувьд тодорхой хэмжээгээр доктортой ойлж хосписаа илүү сайн тийм хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Мөн болохоор бидэнд хандвал сайн дураараа ханиуруудаг спонсоруудтайгаа тийм үргэлжлүүлэн ажиллахыг хүсэж байна. За Бристов хов байгууллагатаа үнэхээр их талархаж байна. Яагаад вэ гэхээр манайх 15 бүхний тусалцаатайгаар ийм сайхан эмнэлэгтэй болоод олон хүнд одоо ингээд бас 100% хүрч чадсан үйлчлэгийг асаргаа сувилгаа одоо юу гэдэг эмч сувилагч багийн үйл ажиллагааг ерөнхийдөө бас сайн үйлчилж чадж байгаадаа үнэхээр их талархалтай байна. За Монголд энэ нэн шаардлагатай хэрэгцээтэй эмнэлгийг барьж өгсөн Bridge of Hospice төрийн бас байгууллагын хамт олонда энэ сайхан эмнэлгийг босгож өгсөн та нартай гүнээ талархаж байна гэж хэлмээр байна. Үргэлжлүүлэн бид нарыг дэмжээрэй. Бид нар та бүхний итгэлийг алдахгүй тулд хичээх болно, ажиллах болно гэж хэлмээр байна.